Хуульд шуугахаа олон улсын хувийн эрх зүйн кейс бодлогыг танилцуулж байна. Оросын холбооны улсын нэгэн иргэн Монгол улсад байнга амьдран суудаг. Бүгд найрамдах хятад ард улсад түр хугацаагаар жуулчлалаар явж байгаад нас барахдаа Монгол улсад байгаа орон сууцаа төрсөн хүүдээ өвлүүлэх тухай гэрээслэлийг Бээжин хотод бичжээ. Энэхүү гэрээслийн хэлбэр баг агуулгад тавигдах шаардлагыг тогтоохдоо аль улсын хуулийг хэрэглэх вэ? Олон улсын хувийн эрх зүйн хүрээнд шинжлэхийн тулд субъект, объект, хууль зүйн фактыг тодорхойлох хэрэгтэй. Субъект гэдэг нь эрх зүйн харилцаанд оролцогч юм. Анхан шатны субъект нь өвлүүлэгч Оросын иргэн, харин хоёр дахь субъект нь өвлөгч төрсөн хүү болно. Объект гэдэг нь эрх зүйн харилцааны тодорхой зүйл, эд хөрөнгө, эрх байна. Өвлөгдөх буюу гэрээсэлсэн эд хөрөнгөнд Монгол улсад байгаа үйл хөдлөх хөрөнгө, орон сууц болно. Хууль зүйн факт гэдэг нь эрх зүйн харилцааг бий болгох, өөрчлөх, дуусгуур болгох үйл явдал, үйлдэл юм. Хууль зүйн үндсэн факт нь хятад улсад гэрээслэл бичсэн явдал бол, хууль зүйн нэмэлт факт нь өвлүүлэгчийн Монгол улсад байнга оршин суудаг байдал болон орон сууц Монголд байгаа явдал болно. Гэрээслэл хүчинтэй эсхийг тодруулахын тулд түүний хэлбэр болон агуулгыг авч үзэх шаардлагатай. Монгол, Орос, Хятад улс 1961 оны гэрээслэл олгох хэлбэрийн холбоотой хуулийн зөрчилдөөний тухай Гаагийн конвенцид нэгдэн орсон бол түүнийг мөрдөнө. Гэрээслэл үйлдсэн газар нь Хятад улс болно. Харин гэрээслэгчийн харьяалал нь Орос улс байна. Гэрээслэгчийн оршин суугаа газар, эсвэл байнга оршин суудаг газар болон үйл хөдлөх хөрөнгийн байршил нь Монгол улс юм. Энэ тохиолдолд Хятад улсын хууль, Орос улсын хууль, эсвэл Монгол улсын хууль тогтоомжоор гэрээслэлийг баталгаажуулж болно. Монгол улсад гэрээслэл олгох хэлбэрийн холбоотой хуулийн зөрчилдөөний тухай Гаагийн конвенцид нэгдэн ороогүй. Нөгөө дээгүүр Орос улсын иргэний оршин суугаа газар Монгол улс мөн эсхийг тодорхойлох хэрэгтэй. Монгол улсын иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын 2 дахь хэсэгт иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг. Эсвэл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно гэсний дагуу Монгол улсад эд хөрөнгөн байгаа тул Орос улсын иргэнийг Монгол улсад оршин суудаг гэж үзэж болно. Гэрээслийн хэлбэр ба агуулгад тавигдах шаардлагыг зохицуулах хуулийг өвлүүлэгчийн байнга оршин суугаа газар, эсвэл харьяаллаар тодорхойлдог. Талигач Орос улсын иргэн хэдий ч Монгол улсад байнга амьдран суудаг байсан тул Орос эсвэл Монгол улсын үйл залгамжлалтын хууль үйлчилнэ. Монгол улсад байгаа үйл хөдлөх эд хөрөнгийн тухайд үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэрэгт Lex Resita буюу эд хөрөнгийн байршил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тул Монгол улсын хууль үйлчилж болно. Монгол улсын шүүхээс гарах боломжит үр дүн. Аль улсын хууль тогтоомжийг хэрэглэх сонголт нь улс орнуудын эрх зүйн тогтолцооны зөрчилдөөний эрх зүй хийгээд холбогдох улс орнуудын заавал дагаж мөрдөх гэрээ, конвенцоос хамаарна. Гэрээслийн хэлбэр нь гэрээслэл үйлдсэн газар болох Хятад улс, гэрээслэгчийн харьяалагдах Орос улс, үйл хөдлөх хөрөнгийн байршиж буй Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хүчинтэй байж болно. Монгол улсын иргэний хуулийн 552 дугаар зүйлийн 552-ын 4 дахь хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа үйл хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэх, гэрээслэх, түүнийг өөрчлөхөд Монгол улсын хуулийг хэрэглэнэ гэж заасны дагуу гэрээслэлийн агуулга буюу орон сууцны тухайд Монгол улсад байрлах үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой тул Монгол улсын хуулиар зохицуулагдана. Монгол улсын шүүх дотоодынхоо хууль тогтоомжийг баримтлан маргааныг шийдвэрлэх магадлалтай. Тайлбар: Lex Resita-ны эд хөрөнгө байрлаж байгаа газрын хууль гэсэн утгатай хуулийн латин нэр томьёо, өмчийн эрх зүй болон олон улсын хувийн эрх зүйн үндсэн зарчим юм. Энэхүү зарчим дундад 100-ны үед үүссэн олон улсын өмчийн эрх зүйн тулгын чулуу гэж үздэг. Хэрэглэхэд ойлгомжтой, тууштай байдлыг хангасан дүрм учраас бараг бүх эрх зүйн тогтолцоо олон улсын өмчийн эрх зүйн үндэс гэж хүлээн зөвшөөрдөг. Товчхондоо эд хөрөнгөтэй холбоотой аливаа эрх зүйн маргааныг тухайн эд юмсын оршин байгаа улсын хуулийг түгээмэл хэрэглэнэ. Хуульд шуугахаа гадаад улсын иргэн Монгол улсад хөрөнгө эзэмшиж, түүнийхээ гэрээслэлийг 3 дахь улсад үйлдсэн олон улсын хувийн эрх зүйн кейсийг танилцууллаа.
Хуульч шуухатай хамт олон улсын хувийн эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.